Эцэг эхийн хяналт тохиргоог идэвхжүүлэх заавар. Эцэг эхийн хяналт гормыг ашигласнаар та хүүхдүүддээ насанд нь тохирсон контентыг санаа амар үзүүлэх боломжтой. Та дараах насны ангиллаа сонгон тохируулаарай. Дэлгэцийн дээд буланд байрлах үндсэн цэсний тохиргоо эсрэг нэвтэрч parental control буюу эцэг эхийн хяналт сонголтыг идэвхжүүлнэ. Rating limit буюу насны хязгаар цэс рүү орж нууц үгээ оруулна. Харагдаж буй сонголтуудаас аль насны ангилал хүртэл хязгаарлалгаа сонгон буцах товчийг дарж хадгалах товчийг дарна. Сонголтоо хийсний дараа видео санд зөвхөн таны тохируулсан насны ангиллаас хамаарч кино контентууд идэвхтэй харагдах болно. Эцэг эхийн хяналт тохиргоог веб хөтчөөс хэрхэн идэвхжүүлэх вэ? Дэлгэцийн баруун дээр байрлах өөрийн профайл дээр дарж тохиргооны цэс рүү нэвтрэнэ. Parental control буюу эцэг эхийн хяналт сонголтыг идэвхжүүлнэ. Rating limit буюу насны хязгаар цэс рүү орж харагдаж буй сонголтуудаас аль насны ангиллал хүртэл хязгаарлалгаа сонгон нууц үгээ оруулна. Сонголтоо хийсний дараа видео санд зөвхөн таны тохируулсан насны ангиллаас хамаарч кино контентууд идэвхтэй харагдах